За сайн байцгаана өдрийн төхөргөө жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчдийн холбоо маань байгуулагдаж жил болж байна. Тэгээд энэ хугацаанд олон ажлууд зохион байгуулсан байгаа. Тэрний дотроос 2025 одоо гараад хамгийн түрүүнд хийсэн блогер хийсгээд өсчин гоо сайхан зөвлөсөн гангад тэмцээн зохион байгуулсан. Тэрний дараа одоо энэ оюутлчингуудаа алдаршуулахын тулд мастер солонгох энэ гоё тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ тэмцээний маань үед явц 2 өдрөөр өрнөж байна. Тэгээд өнөөдөр өдрөөс энэ тэмцээнд оролцож байгаа манай холбооны гишүүн оюутлчтай амжилт хүсье. Тэгээд энэ тэмцээн бас гайхамшигтай болж явж байна. Тэгээд энэ маань 30-нд ерөнхий дүнгийн гараад ингэж явах юм аа. Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчдийн холбооноос энэ 5 сартаа хийгдэж байгаа ажил нь болохоор оюутлчтай мастер цолоолгох одоо ур чадварын одоо шалгалт тэмцээн гэсэн үг. Тэрийг бидэнд зохион байгуул оюутлын холбоотойгоо Монгол улсын одоо нийслэлийн оюутлын холбоотойгоо хамтраад явуулж байгаа. Тэгээд тэмцээн маань одоо энэ шалгаруулалт маань мастер цолны тухайн энэ болж байгаа юм бас нэлээ үр өгөөчтэй хүмүүс сэтгэл хангалуун дажгүй болж байна. Тэгээд хүмүүс яг энд орж байгаагаараа өөрийнхөө одоо би ямархуу төвшөнд ойж байгаа, ямархуу бусдаас ямархуу төвшөнд байгаа гэдгээ ер нь өөрснөө мэдэж авж байгаа. Тэгээд тэрнийхээ үнэхээр мастер хүмүүс бол оюутлаа бол угсаа дадлаг, туршлага өөрсний гэсэн ур чадвараар бол авж байгаа. Тэгээд өчигдрийн тэмцээн бол сайхан болоо өндөрлсөн. Одоо өнөөдрийн тэмцээн бол бас одоо эд дундаа ороод явж байна. Манай холбоо болохоор хүмүүстэй бодтой тийм дэмжлэг болох үүднээс тэгээд энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ дээр болохоор дүүргийн жижиг дундын дэмжлэгтэй бас тамгын газрынхаа дэмжлэгтэй бид нар ер нь холбоо гээд өөрснийхөө ажлыг хийхээс гадна дүүрэгтэйгээ нэлээ холбоотой ажилдаг. Тэгээд энэ дээр дүүрэгтэйгээ холбоотой ажилласнараа энэ хувийн хвшлийн улсуудаа энэ цаг тухай бүрд нь одоо яг энэ төр хувийн хвшлийг холбох ер нь гүүр нь болж байгаа. За манай байгууллага нь хөдөлмөр хамгааллын хувьд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 жилийн туршлагатай компани. Тэгээ өнөөдөр бол Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих одоо холбоо болон хувцас үйлдвэрлэлийн оюутлын нэгдсэн мэргэжлийн холбоотой хамтран Баянгол дүүргийн оюутлчдын дунд мастер оюутлчин шалгаруулах тэмцээнийг ажлын байрлал нь тоног төхөөрөмжөөр ханган одоо зохион байгуулж байна. Эхний өдөр бол одоо үндэсний хувцас төрлөөр явуулсан бол өнөөдөр хөдөлмөр хамгааллын хувцасны төрлөөр тэмцээн маань үргэлжилж байгаа. Өмнө удаагийн тэмцээнүүдийг бодох юм бол энэ удаагийн тэмцээн нь одоо тусгай зориултын машин, автомат болон хагас автомат машин тоног төхөөрөмжтэй хэрхэн одоо ажиллаж байгаагаар мөн давхар ур чадварыг нь сорж байгаагаар онцлог байгаа. Энэ тэмцээний онцлог нь бол ер нь мастер оюутлчин цол олгоно гэдэг ажиллагаа маань оюутлчин хүний хувьд бол хамгийн өндөр цол юм байгаа. Тэгээ хувцас үйлдвэрлэл оюутлын нэгдсэн холбооноос сондгой жил тутам мастер оюутлчин олгох шалгаруулалтыг хийж байгаа. Онцлогоор бол энэ жил Баянгол дүүргийн 60 жилийн хүрээнд ингээд тусгайлан Баянгол дүүргийн мастеруудыг шалгаруулж өгөөч гэдэг хүсэлт манай хувцас үйлдвэрлэл оюутлын нэгдсэн холбоонд ирээд тэгээ би өөрөө оюутлын мэргэжлийн зөвлөлийн дараагаар ажилладаг. Тэгээ оюутлын мэргэжлийн зөвлөл бол энэ үнэлгээг хийдэг. Үнэлгээ маань нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сургалт мэдээлэл үнэлгээний төвөөс зохион байгуулдаг чадамжийн үнэлгээний дагуу явагддаг. Энэ нь болохоор хэрэглэх, сэргээн санах, ойлгох, задлан шинжлэх, бүтээх төвшний боловсруулагдсан тестүүдээр онлын шалгалт авна. Онлын шалгалтандаа 80%-аас дээш тэнцсэн хүмүүс энэ ур чадварын шалгалтанд орж байгаа. Ур чадварын шалгалтанд 90-с дээш хувийн оноо авал мастер оюутлчин цол олгогдно. Энэ бол нэлээд хүнд хатуу шалгуурыг давдаг. Жишээ нь ер нь 5 дугаар төвшний оюутлчин төвшөнд үнэлнэ. 5 дугаар төвшний оюутлчин бол бүх төрлийн гадуур хувцсыг оюутдаг байх ёстой. Гадуур хувцсанд маань пижак, дотортой ажлын хувцас Монгол дээл ингээ орчдөг. Энэ бүхнээс ингээд суглуулад юм уу эсвэл ингээ өөрсдөө ажиллаж гарсан олон жилийн байдлыг харж агаад энэ гадуур хувцсандаас сонгож ойж байгаа. Энэ гадуур хувцас оёхдоо бас ингээд оёх хугацааны нормын дагуу
тодорхой хугацаанд ойж гүйцэтгэв. Тэгээд ойдлчд маань бол үнэхээр яг шалгарсан ойдлчд ирсэн байна гэж харагдаж байна. Үнэлгээний шалгуур бол өстой дамжлага ажилбар болгон дээр ингээд оноожулсан. Хэдийгээр одоо цахаа залгсан ч гэсэн ингээд баг зэрэг заамын зөврүүлэх юм уу тэгэхэд л хувцс нь хэвээ харагдаж байгаа ч гэсэн мэрэгжлийн хүн харахад алдаатай байвал энэ нь оноо нь хасагдаад явах ч юм уу. Энэ шалгуураар бол маш өндөр шалгуурыг давж ээж мастер ойдлчин цолыг олох юм аа. Хувцас ойдлын хугацааны нормд гэдэг нь эндүүтг ажиллагаа ойдлын шулуун ойдлын машин, хэрэгсний машин, тусгай зурилтын машин гэх нормуудыг мэрэгжлийн технологич инженерүүд тогтоодог. Энэ нормын хүрээнд бол сүүлийн үед манай улсад бол норм шинжлэхдэггүй байна. Гэсэн ч бид нар байгаа боломжийнхаа хүрээнд тогтоосон нормороо явж байна. Жишээ нь өнөөдөр ажлын хувцсыг хослолыг тэг хагалбар халаастай, ил халаастай, хүндэрэлгчтэй халаастай, эрзэнгүй өмд ч юм ингээд нэлээд хүндрэлтэй энэ зааврыг 6 цагийн хугацаанд хослол оёх нормтой явж байна. Ажлын байранд хэрэглэхээс шалтгаалаад ажлын хувцас маш онцлогтой бас олон шалгуур стандарт норм хангасан хувцсууд өгдөг. Жишээ нь цог оч үсэрдэг ажлын байрны хувцсууд бол төлөвлөлттэй хамгаалдаг шатдаггүй материалтай ч гэдэг юм уу те тоос татдаггүй ч юм уу эсвэл нөгөө агаар нэвтрүүлэлт салхин нь ямар ах вэ гэд тухай ажил өөр гүйцэтгэж байгаа хүний орчны онцлог ч юм уу бас хөдөлгөөний хүртэл онцлогтойгоор хийгддэг байгаа. Ер нь ажлын хувцас үндэсний хувцсны судалгаа Монгол улсад бол нэлээд сайн хөгжөөд гайгүй төвшөнд очиж байгаа гэж манай мэрэгжлийн зөвлөл үнэлдэг. Жишээ нь одоо ингээд байнга нэг түлхүүр кермалж явдаг ч юм уу ингээд тонгох хөдөлгөөн хийж байгаа үед бол тэр халаасны өндөр хаана байх вэ энэ гэдгийг дандаа судалгаатаар гэдэг Монгол хүний дундаж өндрийн хэмжээнд ч юм те ингээд хийж байгаа хөдөлгөөний хэмжээнд хувцсны сулн хэд байх вэ ч юм уу чиг дулааны дамжуулах чадвар явмаар аваа. Тэгээ говийн бүс, хангаан бүс, хүүтэн өндөр уулын бүсд ажиллаж байгаа хүмүүсийн энэ доторх дулаалга үсний зузаан чамар ах гэдэг гэх мэт маш нарийн судалгаанууд хийгдээд тэрэн дээр тулгуурласнаар энэ ажлын хувцсуудыг хийгддэг. Мастер цол авах шалгуур гэж Оёдлын холбооноос баталсан. Энэ нь болохоор тасралтгүй 10 жил оёдлын салбарт ажилласан хүмүүс орох хэрэгтэй. Энэ 10 жил ажилласан хүмүүс бол онлын шалгалт, ур чадрын шалгалт өгнө. Тасралтгүй 25 жил энэ оёдлын салбарт ажилласан бол онлын шалгалтнаас чөлөөлөгдөд шууд ур чадрын шалгалтанд оролцох боломжтой журмыг боловсруулсан байдаг. Дээл гэдэг юм уу? Эсвэл одоо спорт хувцас гэдэг ер нь нөгөө төрлүүдээр оёдлын машин одоо шаардлагатай тоног төхөөрөмж бол ялгаатай байдаг. За тэгээ хөдөлмөр хамгааллын хувцас бол нөгөө масс үйлдвэрлэл гэдгээр явдаг маш их мэрэлт хэрэгцээтэй байдаг л та. Тэгэхээр нөгөө цаа зориултын машин болоод одоо нөгөө давхар хосын ойдол одоо хэрэгс бүхэлгөөч гэдэг юм уу те мөн одоо нөгөө бүтээмжийг дээшлүүлэх маш олон төрлийн тийм автомат усан төхөөрөмжүүд бас шаардлагатай. Тэгэхээр одоо нөгөө энэ манай хувцас үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчин одоо тэдгээрийг чадварчлуулах, ур чадварыг одоо иймэрхүү тэмцээнүүдээр дээшлүүлэх, мөн ажиллах байр, орчин нөхцлөөр хангах, мөн тэр одоо автомат төхөөрөмжүүдээр хангах бол шаардлага маш хэрэгцээ байдаг учраас та бүхэн бас одоо бодлого дэмжигч, бодлогыг хэрэгжүүлэгч одоо хүмүүсийг бас дэмжээсэй гэж хүсэж байна. Одоо бол 20-25 үндэс ажилтныг бол тогтмол ажлын байраар хангаж ажиллагаас гадна одоо нөгөө захиалгынхаа хэрэгцээнээс хамаарат мөн одоо гадуур одоо кластер үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах, мөн гэрээт оёдлчтой мөн давхар хамтарч ажилладаг. Мөн одоо нөгөө бүтцийн өөрчлөлтийг одоо шинэ брэнд үүсгэхтэй холбоотойгоор бүтцийн өөрчлөлт одоо бас хийх гэж байгаатай холбогдуулаад бас ажлын байрны хэрэгцээ шаардлага маш их гарч байгаа. Мөн бусад компаниуд одоо ажлын хувцас гэлтгүй маш олон компанид энэ мастер оёдлчин гэдэг местний маш дутагдaltaй байгаа учраас энэ тэмцээн бас тэр хүмүүсийг бэлтгэж байгаа нь бол маш их талархалтай байгаа. Манайх бас арьсаа эдлэл хийдэг бас оюутын чиглэлийн хүнийхээ хувьд оюутын энэ юу айгуу тийм ач холбогдол өндөртэй байхгүй. Мастер гэдэг цол гэдэг бол 2 жилд нэг удаа л олгодог юм маш том цол. Тэгээд энэ цолыг бас Баянгол дүүрэг 60 жилийн өгтаад энэ хүмүүсээ олох боломж олсон бас баяртай байна. Тэгээд дээрээсэн юу гэхээр энэ газруудад бид манай холбоогоор дамжуулаад бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажлын байр бий болгох, оёдлж болон өөр зүйлсүүдээр бас ажилд орох, зуучлах ийм боломжууд бас байгаа шүү гэдгийг таашаамс хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань холбоонд байгаа хүмүүс маань бизнес эрхлэх, жижиг дунд бизнес эрхлэх зөвхөн хүмүүс байна. Миний хувьд бас дүүрэгтэйгээ хамтраад яг энэ Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчтэй холбооныхаа доор хөгжлийн бэрхшээлтэй жидүү эрхлэгч нар гэдэг бас тусдаа нэг юм салбар хороо гэдэг юм уу байгуулад яг эннийхээ одоо энийг удирдах чиглүүлээд бас нэг гоё юм хий гэсэн тийм том зорилготой 26, 27, 28 оноод ер нь нэлээд том мөрөг өтөр гаргасан ажиллаж байгаа
холбооны маань хамгийн том давуу тал нь бид нар холбоо зүр маш хоёр хувьгээр тайлбарлахад эв санаа болон хичээл зүтгэл бас үнэхээр хийд бүтээ гэсэн зөрчилдөөр нэгдэл хүмүүс төрд дуу хоолой өргөх ганц том гүүр баггүй. Тэгэхээр төр жидүү эрхлэгч хоёр хоорондоо маш гоё контакттай гүүртэй болно гэсэн үг. Тэгэхээр холбоонд орсон нэгдүгээр мэдээллийн маш хурдтай хүлээж авах боломжтой. Төрөөс юу зарлагдаж, ямар тендер, ямар төсөл хөтөлбөрөөр зарлагдаж байгаа. Хоёрдугаарт яг Болдбаатар гэдэг хүн бас одоо энэ өөр нэг үедлчин аль өөр нэг өсчин яг юу хүсэж байгааг төрд илэрхийлэх хамгийн том гүүрнөр холбоо байхгүй. Тэгэхээр холбоогоор дамжуулаад төртөө уулзах бас өөрийнхөө хүсэл зорилгыг дэш илэрхийлэх, зорилготой хүрэх, дэлхийд өөрийгөө таниулах тийм том боломж гэж байна харж байгаа. Холбоо маань холбооны бид яг идэвхтэн гишүүд маань бүгдээрээ л яг энэ дээр сайн дураараа хүмүүсийн хооронд нь холбоо, хүмүүсийн хоорондоо одоо танилтай, хоорондоо бас ажил хэргийн холбоотой байх талаас нь ингэж ажиллаж байгаа. Тэгээ энэ оёдлын энэ тэмцээн болсноор одоо тухайн оёдлын үйлдвэрийн улсууд маань өөрснийгөө нэг дүгнэн мастер солоо авна. Боны зүгээс энэ хүмүүсээ хаана ямар ажилтай байдаг, юу оёдог, юу оёх нь илүү хүчин чадалтай гэдгийг мэдж авч байгаа. Энэгээрээ дамжуулаад энэ хэд маань дараад нь тендерийн асуудал ч юм уу, ажлын хувцсны захиалга авах ч юм уу. Энийг бид нар ингээд нөгөө бусад байгууллагатай холбож өгөх нэлээ ийм үр өгөөжтэй нэлээ олон асуудлуудыг шийдсэн ажил хийж байгаа.